Өнөөдөр надад залуустай хэлэх нэг үг байна. Миний өөрийн тулсан замналаас даваад гараад ирсэн бэрхшээлүүдээс залуучууд маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүн болвол ямар ч ажил хийж болно, ямар ч мэрэгчлэлтэй байж болно. Хамгийн гол нь хийж байгаа ажлаасаа таашаал авдаг. Өдөр бүхнийг шинэ боломж, шинэ өдөр амьдралын маань дахин давтагдахгүй нэгэн боломж гэж хүлээж авах хэрэгтэй гэж боддог. Хүн амьдралдаа алдаа дутагдал гаргаж болно. Тэрнийгээ засахын төлөө ажиллах ёстой. Гэхдээ алдчихлаа гэд гудаагаад хойшоо суугаад бүтэхгүй юм байна, болохгүй юм байна гэд бууж өрдөөсөө болохгүй. Бууж өгч өрдөөсөө болохгүй. Алдаа дутагдлыг бол гаргаж болно. Гэхдээ хүн өнөөдөр би өчигдөр гаргасан алдаа дутагдлаа давтахгүй тэрнийгээ арилгаад залруулад цаашаа явах тухайга бодох хэрэгтэй. Амьдрал бол хосгүй зүйл. Өдөр бүхэн хосгүй байдаг, үнэтэй байдаг. Цаг мөчөө хайрлаад зөвхөн өөрөө хийж чадах болгоё бүтээ гэсэн ажлаа хийдэг. Тэрнээсээ таашаал авдаг бол хүн нэг талаасаа илүү аз жаргалтай, нөгөө талаасаа илүү үр бүтээлтэй, нийгэмдээ, түмэндээ илүү их хүрсэн ажлуудыг хийх боломжтой байх болоо гэж боддог. Өнөөдөр залуучууд ажилд орох гээд ирэхдээ цалин хэдийг өгөх вэ гэж асуудаг. Хамгийн түрүүнд би юу хийх вэ? Би юу бүтээх вэ гэдэг асуусан хүн илүү их хол явандаа гэж би ажил олгогчийн хувьд боддог. Бидний монголчууд цөөхөлөө өнөөдөр 21-р зуунтаа залгаад явж байна. Бидэнд асар их том боломж байгаа. Мэдээж хэрэг хүндрэл бэрхшээлүүд тулгарна. Хүндрэл бэрхшээл багхгүй тийм амьдрал бол өөрөө мөлчгөр, өөрөө сонирхолгүй байна. Амьдрал юм чин бидэнд шийдэх асуудлууд байж амьдрал маань сонирхолтой, өрнөлтөө, ялалттай байна. Тэмцэл багахгүйгээр ялалт багахгүй гэдгийг бас санах хэрэгтэй. Гэхдээ тэмцэж байна гэдээ өөрийгөө умартаж болохгүй. Амьдралаас таашаал авах хэрэгтэй. Найз нөхөддөө, халамжит, ээжтэй, аавдаа, амьд байгаа дээр нь урам зориг, хайрыг өгч явах хэрэгтэй. Хамгийн гол нь Монгол улсаа, эх орноо өнөөдөр олж авсан эрх чөлөөгөө ямагт хайрлаж байх хэрэгтэй. Хамгийн үнэтэй зүйл эрх чөлөө гэдэг бол хүний хувьд, улс орны хувьд бол тусгаар тогтнол хамгийн үнэтэй байдаг. Үнийгээ хайрлаад энэ эрх чөлөөнд халдуулахгүй байхын төлөө, Монгол улсын тусгаар тогтнолд халдуулахгүй байхын төлөө эдийн засгаа, нийгмээ эрүүлжүүлээд хүн ард нь сэтгэл хангалуун, ажил хөдөлмөртөө шамдан ажилдаг, амрах цагтаа сайхан амардаг. Тийм боломжийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа урагшаа явах хэрэгтэй байна. Өвөг дээдс маань бидэнд сайхан эх орныг үлдээсэн. Тусгаар тогтносон улс олгоод үлдээсэн. Хүнээ эрх чөлөөтэй болгоод үлдээлээ. Энэ ачийг нь бид тусаар хариулах ёстой. Ахмад үе халамжлах ёстой. Ахмад үе зөнд нь хаяад орхиж болохгүй. Зөнгөөр нь өрдөөсөө явуулж болохгүй. Тэднээсээ сурах, сонсох зүйл бидэнд их байна. Хүн чанар, Монгол ёс, өв уламжлал хэрхэн яаж амьдралын бэрхшээлийг даван туулах талаар тэд нар бидэнд заах юм ихтэй. Бие биендээ хайр, халамжийг хуваалцсан юмар.